Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн хөтөлбөр, засгийн газрын хэрэгжүүлж байгаа мөрийн хөтөлбөр. За дээр нь хот тосгоны эрхцэн байдлын тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Улаанбаатар хотыг 14 үндсэн хоттой, 3 дагуул хоттойгоор ийм үндсэн нөхцөл зохион байгуулалтаар өөрчлөнө гэдэг ийм хууль эрхцэн хувьд өөрчлөлт орсон. За энэний нэг бол манай Толгойт хот буюу Сонгон хайрхан дүүргийн энэ их нарангийн ингэрийн энэ хэсэг. Үндсэн саяын зурган дээр гарсан ийм 4 бүсчлэлд бид нар газар зохион байгуулалт, газар чөлөөлтийн ажлыг төлөвлөсөн. За ингээд та бүхэн өнгөөр ялгцсан баг харж байна. Нөгөө орчлон хорооллын хоёрын хойтлын хэсэг, уртлын хэсэг, за төв замын хэсэг буюу үйлчилгээний хэсэг буюу төв замын дагуух хэсэг, за 162 дуус сургуулийн орчин буюу баруун талын дэнжин хэсэг. За ийм 4 бүсэд бид нар ерөөхдөө хуваасан байгаа. За ингээд нийт 63 га талбайг хаана нь автцсан байхын, хаана орон сууцны хорооллуудаа барихын, хаана сургууль цэцэрлэг эмнэлгээ хичнээн байх ёстой юм, хаана үйлчилгээний бүс байх ёстой юм, хаана нөгөө иргэдийн байр орон сууцнаас орж гарч байгаа орц гарц байх ёстой гэдэг. Яг мэрэгжлийн төлөлт хийж байгаа улсуудаар буюу цэлэв дэд төвийн төлөлтийг хийсэн улсуудаар энэ төлөлтөө хийлгэсэн. Та бүхэн тэр доор зургаар ялгцсан байгаа. Цэнхэрээр тэмдэглэсэн бол сургууль цэцэрлэгийн бүс буюу 5.3 га газар. Нөгөө 20 минутын хот концепцийн хүрээнд алхаад очих болцоотой төлөвлөлт. За улаан бүс буюу үйлчилгээний бүс буюу энэ тэмдэглэгэн дээр байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлэх, нөгөө үйлчилгээний байгууллага, кино, театр, бусад үйлчилгээний төвүүд баригдах талбар. За 7 гаан буюу хамгаалтын бүс, энэ ногоон бүс. За энэ бол нөгөө энэ 4-р хорон дээр баригдах орон сууцны хорооллуудыг дэд үтсээр хангах, инженерийн шугам шүлжээ хийх, цахилгаан дэд үтс, дулаан, бохир, цэвэр усаар хангах нөгөө үндсэн магистраль шугамууд буюу тэднийг байршуулах ийм нэгж талбараа гэж та бүхэн ойлгоорой. 63 гагийн эхний ээлжийн 6.5 га газрыг чөлөөлөх 145 нэгж талбар буюу 145 айл өрхийн байгаа бодит байдлын. За яг дүүргийн баруун тал буюу орчлон хорооллын урдаас эхлээд уртлын нөгөө ажилчдын байр ороод ингээд цэргийн ажилчдын байр ороод 4-р хорооны наатлын гудамжаар таслагдаад ингээд орж байгаа. Манай энд байгаа улсууд өөрсдийгөө байр байшин харж байгаа. Нийт 63 газрынхаа эхний ээлжийн 6.5 буюу та бүхний амьдарч байгаа энд цугласан 145 айлын газрыг чөлөөлөхөөр бэлтгэл ажлаа хангаад дууссан гэж ойлгох хэрэгтэй. Ингээд 6.3 га газар дээрээ бид нэр төлөвлөлтөө хийцэн байгаа учраас эх 3 дугаар сарын 15 гэхэд газар гисгэд эхний ээлжийн 2000 айлын орон сууцыг энэ 6.5 га газар дээр барья гэсэн ийм том зорилготой эхний ээлжийн ажил явж байгаа шүү гэдгийг. За газрын үнэлгээ хамгийн гол асуудал байна. Мэдээж та бүхэн сонирхож байгаа. Газрын үнэлгээг бид нар яаж хийсэн бэ гэвэл мэдээж бас иргэдийн хурал болон бусад байгууллагаас зөвшөөрөл авсан үндсэн дээр нээлттэй газрын үнэлгээ хийлгэх сонгон шалгаруулалтын тендерийг зарласан. Нэг өсөндөө засгийн газар болон бусад агентлагуудаас газрын үнэлгээг бодиттой хийх тусгай зөвшөөрөл авсан компаниудын донд сонгон шалгаруулалт явсны дүнд үнэн зөв үнэлнэ гэсэн энэ гэрээ контракттайгаар тендерийн журмаар орж ирж тендерээр сонгон шалгарсан ийм компани байна. Бага үнэлэх гэж юм, их үнэлэх гэж юм асуудал нөлөөлөл оруулаагүй. Энэ бол нөгөө зах зээлийн та бүхний ярьдаг ханш чөлөө зах зээлийн хувьд энэ 0.7 га газар Улаанбаатар хотын хэдвэр бүсчилд хамаарч байгаа юм. За ямар барилга материалаар байшингаа барьсан, хэдэн метр квадратын, тийм ээ? Хашаа нь ямар материалтай, хэдэн өрх амьдарч байгаа юм. Бүх нийгмийн эдийн засгийн судалгаатай нь уялдуулж энэ үнэлгээний компани үнэлгээ гардгийг шүү. Бид ямар ч л байсан иргэнтэй тохиролцсон гэрээний үндсэн дээр газар чөлөөлөлтөй ажил явагдана гэдгийг л эцэст нь хэлье.